За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ би бас нэг герман үндэсний хоол танилцуулъя. Энэ маань одоо манайхан шиг мах иддэг хүмүүст бас идэхэд маш амттай. За энэ бол хүрэн байцаа байна. Тэгээд үндсэн хоол маань бол энэ гулаш. Өнөөдөр бид нэр болохоор зэрлэг гөрөөсний мах анчнаас авсан тэрнгээрээ гулаш хийсэн байна. За би гулаштай аль болох их ногоо их дуртай. Энд маань залуу улаан чинжүү тэгээд дарсан өгөрцөө явуулсан байгаа. Тэгээд сонгон лаврын авч эднэрийгээ хийгээд 2-3 цаг зөөлөн гал дээр буцалгасан байгаа. Тэгээд мах идж байгаа тохиолдолд байцааны ямар нэгэн төрөл бидүүл шингээлтэнд матсан байдаг. Энэ ягаан байцаа буюу хүрэн байцаа маш сайн зохицдог. Жохон чихэрлэг болгож амтлаад тэгээд төмс давсан төмс тэгэхээр маш гоё идэв. За ягаан байцааны ач тусыг та бүхэнд би дараа нь хүснэлтээр оруулъя.